Төрийн албаны зөвлөлийн Төв аймагт салбар зөвлөлийн 5 сард хийгдсэн ажлын талаар иргэд төрийн албан агчтай товч мэдээлэл өгье. За мэдээллийг бол үндсэндээ 3 агуулгаар өгье. Нэгдүгээрт нь удирдлага зохион байгуулалтын чиглэлээр ямар ажил арга хэмжээ хийгдсэн талаар мэдээлэл өгье. Хоёрдугаарт нь сургалт мэдээллийн чиглэлээр ямар ажил хийгдсэн талаар мэдээлэл өгье. За гуравт нь бол одоо сонгож дараалтын чиглэлээр ямар ажил хийж ямар үр дүн төрсөн талаар мэдээлэл өгье. За удирдлага зохион байгуулалтын чиглэлээр бид хүн Өргөдөл гомдлын мөрөөр Жаргалан цумын хэсэг даргын тамгын газарт ажилласан. За иргэний тодорхой өргөдлийн дагуу хэмжил зохион байгуулж одоо сумдын удирдлагуудад төрийн захиргааны болон үйлчлэгээний албан агчийн ёс зүйн дүрм албан агчдын сахилгын хариуцлагыг дээшлэх талаар одоо сумдын удирдлагад үүрэг чиглэл өгсөн. За тайлан хугацаанд цаг үеийн шинжтэй дараах судалгаа мэдээлэлүүдийг гаргасан. Нэгдүгээрт нь одоо төрийн хяналтын тухай хууль гарсантай холбогдуулан аймаг сумын засаг даргын орлогч нарын судалгаа гаргаж олгох байгууллагууд төрүүллээ. За хоёрдугаарт нь орон нутгийн өмчт аж ахуйн тооцоо үйлдвэрийн газрын бүтцийн судалгааг гаргаж олгох газар төрүүллээ. За гуравдугаарт нь бол одоо төрийн албан агчийн тусгай шалгалтын дүн мэдээтэй холбоотой ажлын тайлан гаргаж төрийн албаны төв зөвлөлд хөрвүүлсэн. За засгийн газрын тогтоол шийдвэрийн хүрээнд одоо аймгийн засаг даргын нэрэмжит үзлэг 29 хэлтсаагийн цагийг байгууллагад явж байна. За энэ нэрэмжит үзлэгийн удирдамж бол засаг даргын зөвлөлийн хурлаар шинжилж батлагдсан. За шинжилж батлагдсан удирдамжид төрийн албаны одоо аймгийн салбар зөвлөлөөс 4 үндсэн багц үзүүлэлт одоо гаргаж батлуулсан. Энэ хүрээндээ одоо ажлын хэсэгт ороод ажиллаж байна. За 2022 оны 5 сарын байдлаар салбар зөвлөлөөс нийт 44 тогтоол гарсан. За хэрэгжилтийн байдал бол дунджаар 9363%-тай хэрэгжиж байна. За мөн салбар зөвлөлд ирсэн хариутай бичиг өргөдөл гомдол салбар зөвлөлөөс явсан бичгүүд бол одоо бас нэлээд 5 сард олон гарсан. За жишээ нь ирсэн бичиг 175 бичиг ирсэн. Шийдвэрлэлт 89.28%-тай. За ирсэн өргөдөл гомдол 11 өргөдөл гомдол ирсэн. За 100% шийдвэрлсэн. За салбар зөвлөлөөс нийт 88 бичиг одоо явсан. 9130% шийдвэрлэлтэй. Ингээд ажиллаж байна. За сургалт мэдээллийн чиглэлээр төрийн албаны төв зөвлөлөөс 7410 гээд сургалт ер нь он гараад зохион байгуулагдаж байгаа. За бүх одоо гүйцэтгэгчлийн байгууллагын одоо удирдлага албан агчид онлайнаар оролцоод сургалт зохион байгуулагдаж байгаа. За энэ 21 удаагийн сургалтанд бол одоо аймгийн гүйцэтгэгчлийн байгууллагын төрийн албан агчид хамрагдаж байна. За мөн төрийн албаны зөвлөлийн Төв аймагт салбар зөвлөлд Канадын Мэри төсөлтэй хамтарч ажилладаг. За Мэри төсөлтэй хамтарч одоо бүх сумдын тамгын газрын дарга нарт ерөнхийдөө 4 сэдвээр сургалт зохион байгуулсан. За нэгдүгээрт бол төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал. За бүтээлч шүүмж, зан төлөвт суурилсан ярилцлах хийх ур чадвар, төрийн байгууллагууд ISO стандарт нэвтрүүлсэн туршлага өр нөлөө сэдвээр сургалтууд хийсэн. За мөн Эрдэнэ самт одоо Эрдэнэ өндөр ширхэг гэх мэт сумд бол одоо орон нутгатаа хийж байгаа сайн ажлын туршлагын талаар бусад тамгын газрын дарга нартай санал солилцож одоо мэдээлэл солилцсон ийм сайн сургалт болсон гэж үзэж байгаа. За төрийн албаны шинтгэлийн явц гендерийн талаарх ойлголт мэдрэмжтэй байх энэ асуудал их чухал сүүлийн одоо жилүүдэд чухал тавигдж байгаа. За албан агч бүрийн энэ гендерийн мэдрэмж мэдлэг өндөр байх тухай шаардлага тавигдж байгаа. За энэ хүрээнд бас одоо 38 албан агчийг агшин төвчний гендерийн дүн шинжилгээс идэв 5 модуль сургалтанд хамруулсан байгаа. За мөн Канадын Мэри төслийн санхүүжилттэй Төв Дунд Сүхбаатар аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга хүний нөөцийн мэргэжилтнүүд хамтарсан энэ сургалтанд бас хамрагдсан. За Монгол Улсын засгийн газар төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан аймгийн нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга нар буюу одоо аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн дарга нарт зориулсан сургалтанд төрийн албаны салбар зөвлөлийн дарга маань хамрагдсан байгаа. За одоо хэлцээгийн байгууллагын захиалгаар бас төрийн албаны төв зөвлөлөөс сургалт зохион байгуулдаг. За 5 сард бол аймгийн хүнсүдэн аж ахуйн газрын захиалгын дагуу төрийн албан агчийн одоо ёс зүй харилцаа, төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал сэдвээр танхимын сургалт зохион байгуулсан. За энд бол хөдөө аж ахуйн салбарын 62 албан агч хамрагдсан ийм байна. За сонгон шалралтын чиглэлээр бол 5 сард 2 одоо тусгай шалгалт зохион байгуулагдсан. Одоо 2 дахин зохион байгуулагдах гэж байна. За эхний тусгай шалгалт бол одоо төрийн захиргааны удирдах 12, гүйцэтгэх 148,
нийт 160 албан тушаалын сул оронтойг зарлал тусгайлах зохион байгуулсан. За энд бол нийт 42 ажлын байр нөхөгдсөн. Шалгалтанд хамгийн өндөр оноо авсан иргэдийг төсвийн албан зөвлөлийн тогтоолоор нэр дэвшүүлсэн ажиллагаа зохион байгуулагдсан. За одоогоор бол төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх 127 сул оронтой байна. За энэ сул оронтойг нөхөхөөр одоо ажлын хэсэг байгуулагдсан. За ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. 6 сарын 2-нд бид өхөн одоо ажлын хэсгийн бэлтгэл ажлын хурлаа хийх гэж байна. За ингээд шалгалт 6 сарын 7, 8-ны өдрүүдэд 8 засаг дарганы хаан газрын хурлын заалан зохион байгуулагдана. Энэний бэлтгэл ажлыг хангаж байна. За мөн төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66-гийн 1.11 дахь заалт төрийн үйлчлэгээний байгууллагын засгийн шууд захирагчийг сонгож даргалах журмын 3.2 заасныг үндсэн төрийн үйлчлэгээний байгууллагын 9 өдөр дэх ажилтны сул оронтойг нөхөх сонгож шалгалтыг олон нийтэд зарласан. 6 сарын 17, 16, 17-нд одоо захимаар хийгдэж шалгалт бүртгэл бол 6 сарын 16, 17 захимаар хийгдэн. Шалгалт бол 6 сарын 27-нд зохион байгуулагдахаар мөн бэлтгэл ажил хангаж байна. Ингээд 5 сарын одоо төрийн албаны зөвлөлийн төв ангидах салбар зөвлөлийн хийсэн ажлын талаар товч мэдээлэл хүргэлээ. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.